За сайн байцгаана ингээд 7 хоног болгон хүргэдэг хиймэл оюухан болон түүнтэй холбоотой мэдээлэл хүргэдэг болон маань эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт юу орсныг та бүхэн мэдж байгаа. Голцоохон зураг үсгтэй холбоотой AI болон шинээр гарсан модулуудыг та бүхэн танилцуулсан. За өнөөдөр бол бас зарим талаараа робот орсон мэдээллүүд нэлээд орох байна. Тэгвэл сонирхолтой шинэ гарсан зүйл зөндөө байлаа. Ингээд мэдээлэл рүү орцгоё. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Popculture зэгийн сайтаас захиалаад үнэгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй тул цөөн тоогоор гарсан байгаа. За эхнийх нь бол одоо Neo Home Robot гэсэн байна. Гэрийн туслах робот буюу одоо эдгээр энэ компани болохоор Transform Your Home гэсэн уриатаагаар энэ роботоо танилцуулсан байл. Та бүхэн зургийг харж байна. Одоо ингээд энэ царайг нь хараарай. Хоёр нүдл байгааз. Тэгээ яг энэ нүд чинь камер л гэсэн үг л дээ. Тэгээд нэг иймэрхүү робот гарсан байна. Тэгээд захиалга одоо өгч болно. $200 депозит байршуулаа тий. Та бүхэн бичлэгнээс харж байна. Ингээд гэрт одоо туслах маркаар ингээд байна гэсэн үг. Ер нь гэрийн одоо маш тийм энгийн ажлуудыг гүйцэтгэж одоо тийм зорилттой юм байл та ахын. Тэгээ хүмүүс бол яг чухал юмдаа хараад гэр ажил битээ сатаараа гэсэн тиймэрхүү байдалтай. Энэ commercial vision-ууд нь бас нэлээд сүртэй хийсэн байгаамаа. За одоо энэ камерын нүдээр харагдах байдал нь ямар үгдгийг ингэж харуулж байна. Нэг иймэрхүү л байдалтай л гэр орон цэвэрлэл яваад байх юм байна да. Аяг тавг гаргаж байна. За тэгээд энэ AI маань болохоор одоо Redwood гэсэн AI нэртэй ерөнхий зорилтын хиймэл оюухны модель дээр ашиглаж одоо энэ гэрийн орчны суралцаж тийм дадлагдж байгаа юм байна. Ер нь бол байнгын өдөртөм гэрийнхээ байгаа дээр датаг цуглуулад тэндээсээ сайн суралцснаа гэсэн үг. Одоо энэ нүдний камерын бүтцийг энэ задаргаа дотор нь юу орсон бүгдийг та бүхэн задаргааг видеоноос харж байна. Гэхдээ нэг асуудал энэ чинь гэрт байгаа зүйлсүүд ажиллаж байгаа юмнуудаас хамаарат тэндээсээ дата цуглуулад тэр датан дээр тагж сайн дадлагж гэнэ гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ үүнийг дагаад нэг зүйл гарсан. Тэр нь болохоор аюулгүй байдал. Хувийн одоо юу гэдэг нь те аюулгүй байдал. Өгдлийн нууц одоо тэр юм одоо алсын зайны камер микрофон гэрт нь юу болж байна те хүмүүс нь хоорондоо юу ярьж тэр мэтэл алдагдах үе гэсэн айц зэрэгэлзээ бас байгаа юм билээ. Ой навч мовцсон дээр хөвтчихсэн бас сүртэй. Энэ роботын материалуудыг харуулж байна. Cozy design гэдэг нэг юм хувцсны материал шиг л байгаа. За энэ хүн зөксөн байна. Хүний ажуу зөксөж байна. Тэгэхээр энэ өндөр нь юу вэ гэхээр 167 см өндөртэй. Дундаж ажийн болохоор 30 кг юм байна. За тэгээд 70 кг ачааг одоо өргөх чадaltaй гэсэн байгаа. Одоо энэ бүтцүүд нь л байна л доторх 70 кг-ыг өргөнөө. За тэгэл энэ хүмүүстэй харьцаад яриг нь сонсоод энэ чих нь бол спикер болоод байна шүү дээ тий. Батарейны хүчин чадал нь 842 WH одоо эн чинь ойролцоогоор 4 цаг ажиллана гэж байгаа. 4 цаг. Тэгээд алхах хурд нь ихлээр нэг секундэд 1.4 м. Хамгийн дээд хурдаар нь болохоор секундэд 6.2 м юм байна. Ийм робот гарч одоо гэрийн зөөгөл яваад байна л да. Хүмүүстэй та хүмүүс бичлэгнээс видеог нь харж байгаа. Ордер гэдэг ингээд дарангууд энэ өнгөний сонголттой. За нэг ийм цайвар шаргал дуу, цэнхэр дүү, цайвар цэнхэр ч юм уу. Тэгээд нэг ийм хар өнгөтэй. $200 бол урьдчилгаа төлбөрөөр одоо захиалга авч байгаа юм байна. Санживал та хүн Tesla-г бол $100 урьдчилгаа захиалга хийгээд Tesla Cybertruck гарчсан дээрэнтэй адилхан. За тэгээд ер нь бол шууд ингээд эзэмшээд авах хэрэг нь $20,000 юм байна. Монголоор одоо чинь бараг 80 сая юу те. $20,000. За эсвэл сар болгон $500 төлөөд одоо ийм subscription модельээр ажиллаж болно гэсэн байгаа. Тэгээд 2026 онд анхны хүргэлт нь гарнаа гэж байгаа. Тэгээд тэгтээ яг хуу тухайн үедээ бас ингээд наашаа ингээд юм хугацаанд хөдөлгөл юм шиг байна. Тэгтээ зөвхөн хойд Америк нэгдсэн улсад. Би видео бичлэгэн дээр аягуулаг ингээд хүн амьтны гэрт туслаад хийгээд байгаа боловч яг бодит байдал дээрээ заавал хүний оролцоо шаардлагатай гэсэн тийм ревю энэ төр гарсан бэлээ. Заавал 100% хийж чадахгүй байна гэсэн юм байлээ. За Монголд бол хийцээ гарах нь бол мэдрэмжгүй. Америкт судалж байгаа бол наашаа явуулдаг юм бол нэг ийм гэрийн туслах робот гарч та бүхэн ингээд ерөнхий бүтц энэ материалууд харж байгаа жоохон бөөсдөг материал байна уу? За энэ чаржер ах шиг байна. Иймэрхүү байна. Тэгэхээр ийм роботын танилцуулга бол одоо өнгөрсөн 7 хоногт гарсан. Тэгээ энийг одоо Twitter дээр хүмүүс хошигнол байдлаар одоо янз бүрийн байдлаар хүнд аюул занал хийж байгаа ч юм уу те. Та ингээд карта зэнэглээ дараг одоо юм хийхгүй бол сануулж яшүүгээд хүний өглөөс ирэхэд дээр бимээр ирсэн тийм фаны видеонууд зөндөө явж илээсэн л та. Одоо юм мөнгөө чарж зэнэглэхгүй бол одоо бүтээж алах юм хайшин. За ийм робот ингээд гарч эхэлж байна. Тэгээд ирээдүйд бол бид нэр гэрийн үйлчлэгч биш
робот одоо гэрийн үйлчлэгч болоод бүр настай хүн асаргаа сувилгаа хэрэгтэй бол одоо тэгээд тиймэрхүү зүйлд нь ирээдүйд орлого илгүүдээ бодвол аяга шангийг хураагаад гарнаас нь аягийг аваад тий. Ингээд зэрэг хажуудлын бүслийн дээр нэг нь одоо чаржер юм шиг. Тэгээд цэник дуусгаа мэдвэл өөрөө очиод чаржераа хийдэг гэж байгаа хүн шаардлагагүй яг танилцуулган дээр л тэгсэн байсан л лээ. Яг энэ иглэл байна л да. Ирээдүйд бүгдлийн юм болох нь даймжгүй. Хин гой гэртээ роботороо баг өрсөлдөх юм уу хаашаа. Тиймэрхүү болох нэ. За дараагийн та бүхэнд танилцуулах одоо энэ хиймэл явахны бүтээгдэхүүн бол Explorer Multimodal Universe гэсэн юм байна. Одоо товчлоод EMU гэсэн байгаа юм л да. За энэ болохоор одоо маш олон моделүүдийн мэдээллийг нэтгэсэн том хэмжээний тийм өгдлийн багц юм байна л да. Хамгийн гоё санагдсан юм нэхэр энийг би яаж хэрхэн хийх вэ гэж асуух юм бол зурагтаагаар хариулдаг байгаа. Дараалттай. ChatGPT дээр бол зүгээр текстээр та ингэж хийнэ үү гэж байгаа шүү дээ тий. Энэ дээр болохоор ингээд зургийг гаргаад дарааллаар нь 5 удаа харж байна тий. За мэдээж хэрэг ингээд зургийг өөрчилж янзалдаг модуль ойлгомжтой хаасайг л байгаа л да. Гэтэ хамгийн гоё таалагдж байгаа зүйл нь эндээс юу гэхээр зааварчлагыг зурагтай нөгдөг нь л хамгийн таалагдсан. Хувцсыг хийх гэсэн даалгавар өнгөт ингээд хажуу талаас нь хийх гэж байгаа. Тэгэхээр энэ будалк байсан. Нэгтэн степ 2, степ 3 гэд ингээд ийм дарааллаар ингээд их гээд дуусгаж байгаа. Ийм зурагтай инженерит хийдэг нь бас гоё таалагдсан. Бан шяаж хийх вэ гэд гаргангууд тэрийг нь ингээд бүх зургаар нь дараалт нь гараад ирж байгаа байхгүй. Ийм бичлэг юмуд их гоё таалагдаад байгаа. Дараагийн танилцуулах байгаа хиймэл уянтай холбоотой бүтээгдэхүүн бол Homel гэсэн нэг ийм бүтээгдэхүүн байна. За энэ яадаг вэ гэхээр одоо Google Lab-аас болгон Google-ийн худалдаж авсан DeepMind гэх компани шүү дээ. Тэрний хамтран боловсруулсан одоо маркетингийн туршилтын хэрэгслэх юм уу та. Ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчлэгийг хүмүүст одоо танилцуулах гэж байгаа бол энийг ашиглаж янзлнаа л гэсэн үг байгаа. Жидүү юу жижиг дунд бизнест одоо маркетингийн багч юм уу том төсөвтэй юм хийх боломжгүй хүмүүст зориулж гаргасан юм сурчлагаа бараа бүтээгдэхүүнээ зархад зориулсан автомат юм маркетингийн контент үүсгэх зориулалттай ийм сайт байгаамаа. Гол зорилго нь юу гэхээр та вебсайтынхаа линкийг оруулангууд вебсайтынх мэдээлэл чинь татаж авангуудаа тэрэнд нь тааруулсан кампейн одоо постэр видео ч юм уу тийм хүмүүстийг оруулдаг гэсэн үг. За ингээ вебсайтынхаа зургийг орууллаа тэнгуут нь вебсайтыг нь судлаад тэрийг нь ойлгоод тэрэнд нь тохирсон өнгө фонттой постэр кампейн гаргаж иж байна. Дараа нь хүснэрийн өнгө текст болон үсгийн фонт, бэкграунд өнгө зэргийг сольж болдго юм шиг байна. Хувьдаа бас дизайнертэй болж гин гэж ойлгоход болноо. Энд гэхдээ туршилтын шатанд явсан билээ шүү. Англи хэл дээр байгаа. Тэгээд Америк нэгдсэн улс Канадад л энэ одоо үйлчлэг нэвтэрсэн юм байна. За одоо жишээ нь ингээд нэг ийм Ember гэдэг ийм сайт байна л да. Энэ сайтыг одоо чинь жишээ болгоод энэ дээр нь 50 гут энэ юм сайтыг анализ хийгээд энэ ямар бизнестэй юм юу гэдгийг тодорхой хугацааны дараа судлаад тэгээд зураг мураг лого мого юмуд ингээ гараад ирж байгаа брендийн өнгө мөнгөдийн над ийм кампейн хэрэгтэй зар сурчлагын тэ 50% хямдралтай гингүүт нь тэрнийхэн дагуу ингээ постэр гараад ирж байгаа байхгүй айгуу сонио. Бүр зураг үсгэтэй ийм зураг мурагтай 2 3 үг тексттэй дараа нь хамгийн гоё нь энэ текстүүдээ ингээд өнгө мөнгөний хүснээр ингээ янзлж болно хажууд нь эдитгээд нэг иймэрхүү. Энд гэхдээ бүр сайжраад илүү лаг болол гараад ирэх үлүүдээ ирээдүйд. Тэгэд бас ямар сайндаа би бодоолгоо дизайнер гэдэг мэрэгжил ирээдүйд одоо байхгүй болох юм болов уу гэж бодож байгаа шиг. Ер нь энгийн маркетингийн постерыг бол 10 минутанд л гаргаж ирнэ гэж байгаа юм л да. Видеогийн маркетинг бол баг маркетинг биш ээ. Та камер асаах болгонд за болидоо энэ миний хийх зүйл биш вэ гэж боддгоо. Бизнес чинь бичлэхгүй бол өсөхгүй шүү дээ. Хинч таны хоолойг шүүхгүй, хинч таны эсрэг биш. Харин та өөрийнхөө талд дэвж задлан цэгийн сайт дээр ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Эсвэл та видеоны дорогоо скул бүлгийн линкээр ороод задлан комментүүд нэгдэж хичээлээ үзэнгээ мөн дээр нь YouTube задлан их сургалтыг гэсэн бүтнээр нэг авах боломжтой байна. Одоо ихгүй л юу хэзээ хэлэх юм бэ? Бусдын өмнө ярих хайцаа 7 хоногийн дотор дараад ав. За ингээд дараагийн 5 хүнтэй танилцуулах хэмэл уян ухааны одоо модельхүү төлөхүү энэ маань болохоор Иерусалимын их сургууль Израилээс гаргасан ийм DAIP гэдэг нэртэй модель байна. За энэ бол одоо GitHub дээр бол модель нь байгаа юм шиг байна. GitHub-аас та бүхэн татж аваад бас local өөрийнхөө компьютерээр суулгаж болох юм шиг байна. За тэгээд энэ оролцсон эрдэмтдүүдийн нэр нь байна. За энэ тэгээд юу хийдэг вэ гэхээр ихэнх хэмэл уян ухаанаар үүсгэж байгаа зургууд бол ингээд томруулахад жоохон чанар нь алдагддаг хэцүү байдаг. Энэ болохоор маш чанартайгаар 8K хүртэлх юм resolution сайтай зураг үүсгдэг гэдгээр онцлог байгаад байгаамаа. Ингээд зум хийгээд хичнээн татаж харсан ч гэсэн тэр нэг деталь цэгүүд нь алдагдахгүй маш тийм чанартай зургуудыг үүсгэсэн гэдэг байгаамаа. Энэ зургийг ингээд татаад харъя л та. Тэнгүүд одоо энэ майхны гадаа байгаа энэ сав гутал хөглөрсөн лааз маач гэх юм уу. Энэ өвсний ширхэг тэр ингээд зум хийгээд хадвал маш сайн нарийн детальтай гарсан байна. Энэ зургийг харъя. За зум хийлээ. Энэ чулуун дээр байгаа деталь. За энэ
сансрын нисгчийн өмсгөлийн хувцсны деталь энэ төр бол маш тод харагдаж байна. Ерөөсө гол зорилго нь бол ийм чанартай деталийн бүсгэр ус зураг гаргахад л оршиж байгаа юм байна л да. Зураг үүсгдэг модулүүд байгаа. Тэгэхдээ тэрнээс техник илүү гэдгийг л хараад байгаа юм байна. Ер нь бас зургийг чанарыг алдуулахгүйгээр томруулна л гэсэн үг. Ийм хэрэгтэй зүйл гарчээ. Яг нь дизайнеруудад маш хэрэгтэй байдаг байх л да. Яагаад тэгэхээр зураг үүсгэхлээр нөгөө дахин тэр зураг нь хангалтгүй байдаг учраас олон дахин ийм химэл оюунаар оруулж генерит хийх гэлээдэг. За одоо энэ сүмийг харъя. Энэ барилгын үүсгэсэн дээвэр мэвэр энэ төр үнэхээр чанартай л харагдаж байна. Деталь өрнө ингээд уншигтантай энэ цонхны хэмээ хин химэл оюунууд хоол угаа жижиг олон юмнуудыг гаргахгүй хайчдаг. Тэгэхээр энэ бол одоо давуу тал нь маш сайн чанартайгаар гаргадаг дээрэл байгаа юм байна. За одоо жишээ нь энэ ингээд энэ сайжруулсан зургийг харж байна. Энэ бол одоо ингээд борооны ширхгүүд ингэж харагдаж байна. Тэр билборд буюу самбарууд ус нэлийн детальтай харагдаж байна. Гудамжинд алхаж байгаа хүн хөөлийн борооны тусал, за энэ дугуйтай хүний цов. Нэр үнэхээр чанартай нэ. Иерусалимийн их сургуулийн ийм модулууд гаргасан байна. Шинээр шүү дээ. Та бүхэнд энэ хэлж байгаа модулууд бол дандаа сүүлийн сард гарсан шинэ мэдээллүүд гэсэн үг. 10 сарын 23-нд гарсан мэдээлэл байна. За Google Earth-ийг бид хүн бол мэдж байгаа тий. Сансраас одоо ингээд map харж зургуудыг үздэгэ. За тэгээ энэ шинжилгээ хэлбэр дээр нь юу болсон бэ гэхэлэр сонирхолтой зүйл нэмэгдсэн байна. Жишээ нь бол одоо тий байгаль орчин талдаа гэх юм уу да югмэр чимдээ одоо нэг халуун орны ус нь багасж гэнэ үү цаг агаар ямар байна энэ дата матаг гаргах хүн амын навтаршил хэр байна шорон шуурга болох магадaltaй юу урдсан таамаглал шуургын хаагур өнгөрөх вэ цаг агаар дээр зориулсан иймэрхүү нэмэлт боломжууд орж ирсэн байна. Жишээ нь одоо бороо орвол энэ хэсгээр ус үерлэх үү ус хаагур үерлж урсах вэ гэдэг ч юм уу тий тэгээд хүн амын энэ суурьж байгаа энэ бүсээр үер болонгууд нь энд суурьж байгаа тэнд нэг айл өрхөд эрсдэх магадaltaй юу гэдэг ч юм уу тийм магадлалуудыг гаргаж ирэхээр одоо ийм гой шин зүйлүүд нэмэгдэж орж ирсэн байна. Тэгээд сансрын авсан энэ зурган дээр дүн шинжилгээ хийнэ шүү дээ Google Earth одоо юу гэдэг нь те энд ус багтай байна ус дутагдсан байна. Энд бол одоо гол нь ширхсэн байна гэдгийг маш хурдан химэл явахаар анализ хийж гаргаж ирэх ийм шинэ боломжууд Google Earth дээр нэмэгдсэн байна. Тэгэхээр энийг бол хувь хүн болон бас хэрэглээд авах боломжгүй юм шиг байна. Google Cloud дээр нөгөө бизнесийн байгууллагууд ч юм уу албан байгууллагууд л өөрсдөө баг зэргийн одоо зөвшөөрлөлтөөр хэрэглэх юм уу да би тэгж л ойлгосоо одоо та бүхэн харж байна. Энэ хэсгийг нь одоо ингээд анализ хийгээд энэ бүр хаягаа өгчөж штэ тэнгуут нь тэн дээр нь ийм байна гэх бүгд материал нь гаргаад ирчих. Байгаль орчин талдаа л юм байна. Ерөнхийдөө бол маш үр дүнтэйгээр ашиглана. Ийм Google Earth машин шинжлэгдсэн байна. Та бүхэн мэдээж нөө хар шургуулдаг шүү. Тэр хар шург хаагур дээрх салхин хаагур явах ямар хүн амтай бүсүүд дэрсэл учруулж болох уу гэд ийм зүйлсүүдийг тодорхойлдог шинэ апдейт Google-с одоо оруулж ирсэн байна. Яг бас хэрэгтэй энэ Монголд бол хэрвээ энэ ашиглагддаг бол одоо түүмэр салхины чигийг хараад энэ чихт түүмэр илүү давмгаалах наа. Тэгэд тэрийг нөгөө онцгой байдлын ашиглаад за энэ зүгт нь бид нэр урьдчил нөө цурманд галаа оруулаа гэдэг ч юм уу ийм байдлаар ашиглавал манай Монголд өмнөхөр хэрэгтэй санагдаж байна. Тэ цас тэрнгэр их орхон энэ зуудын байдал хүндрэх ингээд тийш нэ одоо юу гэдэг нь тэ өвс мөс бэлтгэх ч юм уу ийм байдлаар Монголд хэрэглүүл үнэхээр хэрэгтэй байх юм л. Гэхдээ энэ явандаа сайжрах гал та одоо л дөнгөж ингээд анхан шатнд гарч байгаа боловч жилээр хөтсмөл янз юм болох байх. За дараагийн та бүхэнд танилцуулах гэж байгаа химэл оюуны модель бол Mocha гэж байна. За энэ болохоор одоо видео дүрсэн дээр тухайн дүрийг ингээд сольчиж байгаа гэсэн үг. Тухайн одоо Canon-ы хэсэг үзэгдэл видеон дээр өөрийнхөө зургийг оруулаад тэр зургаар нь тэр дүрийн нүүрний хувирал үйл хөдлөлийг дуурайж одоо swipe хийж сольдог гэсэн үг л дээ. Ийм химэл оюуны модель гарч ирсэн байна. Иймэрхүү зураг сольдог, дүр сольдог зүйл одоо deepfake гэдэг те хурамчаар үлддэг. Иймэрхүү бол байсан л да. Энэ бол арай илүү сайжруулсан бүр хөдөлгөөнтэй нүүрний хувирал ч юм уу дараагийн сценүүд дээр нь ингэж үргэлж байх ийм модель юм байна л да. За энэ 5 хүн дүрснээс харж байна. Оригинал видео нь энд байна. За эхний фреймийг харагдаж байна. За тэгээд энэ хөдөлгөөний бүгдийг масклж аваад өгсөн зургийг яг тэр масклсан фреймийнхээ оронд тааруулаад оруулж байгаа гэсэн үг. Яг хөдөлгөөний яг ингээд эхний их сурвалж видеонуудтайгаа яг адилхан баг та бүхэн харж байна. Энэ гарч ирсэн байна. Бүгдээр энэ жишээ видеог орж Titanic-ийн гол дүрийн маань оронд ийм одоо 3D батарей хийнгүүт энд нь replacement ингээд яг ингээд оронд нь swap хийгээд тавигдсан байна. Энэ хараа хөдөлгөөн нь яг байгааз. За энд одоо Alice in Wonderland киноны хэсэг дээр бас ингэж оруулж тавьсан байна. За энд бас киноны дүр дээр ингэж хүссэн дүрийг оруулж өгч байна. За энэ бол одоо оригинал видео нь энд нь ийм джинс өмдтэй хүүхний дүрсийг оруулахад дараа нь ингэж яг жинхэнэ юм шиг солигдсон байна. Энэ тэгэхээр маш чадварлаг хийгдсэн байна. Үнэхээр сайн байна.
жүжигчин Leonardo DiCaprio-гийн зургийг оруулангууд ингэж өөрчилж байгаа гэдэг энд харуулж байна. Ер нь өдөр ирэх тусмал сайжруулад байгаа. Энэ технологи бол яг шинэ биш л дээ. Гэхдээ илүү сайжраад илүү мундаг сайн болж байгаа гэдгийг л та бүхэнд харуулад байгаа. Давуу тал нь хамгийн том давуу тал нь юм бэ гэхээр одоо ямар нэгэн тийм хөдөлгөөн поз энтриг илүү нарийн баахан нэмэлт юм ажиллуулахгүйгээр шууд өөрөө ойлгол гэрэл хөдөлгөөн төр нүүрний төрх зэргүүдийг хөвшүүлээ шууд гаргаад ирж байгаа. Өмнөх төр бол яг зөвхөн нүүр сольдог байсан. Одоо энэ бол гарын хөдөлгөөн гэрэлтүүлэх орчны юу бүгдийг сайн гаргаж чадж байгаа маа л гэж байгаа юм байна л да. GitHub дээр нэрээ барьсан байгаа бас татаж аваад өөрийнхөө компьютер дээр локус суулгаж болох боломжтой. За тэгээд бүгдээр энэ видеог харуул. Энэ баруун доод болон доогонд яг энэ оригинал видеоныхоо гарны хөдөлгөөнийг хамгийн сайн дуурайсан гэдэг байгаа. Бусдууд нь бол гарны хөдөлгөөнийг дуурайж чадав жоохон дилейтэй алдаад байгаад энэ бол бүр ямар ч зөрүүгүй маш сайн дуурайсан гэдгийг л энэ дээр харуулад байгаа. За ийм модуль гарсан байна. Модулийн нэрийг бол одоо Mocha гэж байгаа. За GitHub руу ингээд үсрээд орж байна. Апдейтүүд нь гэж хийгдсэн байна. 10 сарын 20-оос хойш апдейтууд орсон байна. Кодыг татж аваад яг компьютер дээр локус болгож болох юм байна. За дараагийн мэдээ бол видео гэдэг одоо энэ дуу үсгдэг хамгийн сайн сайт байгаа. Ер нь бол аягүй гоё дуу үсгдэг. Эднийх ингээд шинэ мэдээлэл хийсэн. За энэ болохоор UMG буюу Universal Music Group-тэй хамтран ажиллахаар одоо юм тохироо хийсэн байгаа. За тэгээд хүмүүс юу гэж ярьж байна гэхээр одоо энэ дуу генерат үсгдэг одоо аягүй сайн програм маань ер нь бол цаашаа явцгаа боллоо л гэсэн байгаа маа. Тэр нь яаж нэхэр нэг дуу үсгээд хүмүүс чинь дуугаа татаж авдаг шүү дээ. Тэгэхээр энэ болохоор ингээд татах боломжоо хязгаарлагддаг бол болгож байгаа юм байна. Яасан гэхээр энэ UMG буюу Universal Music Group-тэй хамтрахаараа зарим тохиролцоонд ороод зохиогч хэрэгчтэй юм уу юу гэдэг нь те уран бүтээлчдийн дууг ремикс хийж гаргана л да энэ сайтанд тэгсэн мөртлөө татаж авах функцгүй болгоол тэгж байгаа юм байна л да. Тэгэхээр яг энэ дээр байнга ордог хүмүүс нь бол энэ сайт маань ингээд одоо баларч байна гэсэн тиймэрхүү мэдээллүүд Reddit дээр аявуух гарсан байсан. За дараагийнх болохоор энэ Foley Control гэдэг нэг энэ хиймэл оюуныг та бүхэнд хэлцүүлэх гэж байна. Энэ болохоор тухайн дүрсэн дээр үндэслээд саунд чимээ оруулдаг юм хиймэл оюун гэж болно. За энэ хамгийн гоё нь юу вэ гэхээр маш сайн одоо тухайн хөдөлгөөнийг алдахгүйгээр дуу оруулдаг гэж. Яг ингэж дуу оруулж байгаа хиймэл оюунууд байгаа л ерөнхийдөө ерөнхий чимээ оруулдаг. Энэ болохоор нэлээд нарийн юм байлээ. За энэ хэрхэн ажилтдаг одоо модулийн архитектур нь харагдаж байна. Дүрсийн анализ гэдэг дүрсэн дээр ингэж одоо бууны дууны сумыг ингэж оруулсан байна харъя. За яг л жинхэнэ юм шиг дуу оруулсан байна. Энэ бол мэдээж хэрэг дуугүй видеон дээр ингэж дуу оруулсан байна. Бусад модулүүд нь бол жоохон алдаатай юм шиг байна. Энэ бол оригинал бичлэг нь явж байна. За тэгэнгүүт зүүн дээд болон доогоор эдний дуу оруулсан байдлыг одоо бүгдээрээ сонсч үзье ялгааг нь. Нотыг нь харж байгаа л оруулсан баг л та. Гэх мэтчлэн дуу оруулд юм байна. За одоо энэ дээр хэрхэн дуу оруулсан харъя. Ер нь бол хөдөлгөөнийг нь алдахгүй дуу оруулаад байна. Тэгэхээр энэний давуу тал юу вэ гэхээр мэдээж кино зураг авалт клип хийлэхэд цаарталтын байгалийн чимэг юм арын бэкграунд чимэг оруулахад нэмэлт одоо саунд дизайнер суух хэрэгтэй болсон шүү дээ. Тэрийг л одоо хиймэл оюуханаар хийгээд байгаа л гэсэн үг л дээ. Тэр нь л давуу талтай байгаа. За одоо энэ хүн алхаж байгаа чимээг харъя. Энэ бол мэдээж хэрэг хиймэл оюуханаар үүсгэсэн юм зураг дүрс байгаа. Хиймэл оюуханаар үүсгэсэн зураг дүрс бол мэдээж дуугүй гарч байгаа. Тэн дээр яг та бүхэн анзаарах юм бол алхаж байгаа тэр хөлийг нь алхалтанд дааруулж дуу оруулаад байгаа. Энэ одоо хамгийн гол зүйл юм а. Тэр чимээ нь одоо алтан дээр алхах ийм чимээ гарахгүй мэдээж л. Гэхдээ алхмыг нь тааруулаад алдахгүй дуу оруулж гэдэг нь хамгийн одоо давуу талтай чадвар нь байгаа маа. За ийм хиймэл оюуханы модель гарсан байна. Sound generation гэж хэлж болно. За дараагийн мэдээлэл хүний төвчний хэмжээний одоо хүчин чадал гаргах тийм робот гаргасан тухай ярьж байгаа маа. Энийг Tor гэд нэрлэлсэн ийм судалгааны ажил байна. 2025 оны 10 сарын 30-нд гарсан гэдэг чинь одоо ерөөс хэдхэн хоногийн өмнө те маш хүчрэг энэ судалгааны ажил байна. Тэгээ энэ яаж ажилладаг энэ бүтцүүдийг энд харуулж байна. Энэ PDF файлыг татаж аваад харсан. Tor гэдэг энэ прожект маань юу гэхээр татах, түлхэх, онгойлгох, тэрэг түрх гэх мэт юм одоо маш хүнд зүйлүүдийг хийх зориулттай юм систем байгаа. Ер нь бол хүн хүчээ гаргахтаа бүх биеэрээ налж ингэж тотож гардаг шүү дээ жингийн хүчээ өгөөж тий. Яг тэрийг л одоо энэ роботонд уламжлалт байдлаар ингэж шингээж оруулах гэдэг юм байна. Видеог нь харуулъя гэж утсан. За тэгэхээр энэ ингээд саяхан энэ Tor гэдэг прожектыг сургасан, алгоритм сургасан робот ингээд машиныг татаа гаргаад ирж байгаа. За энэ машинд нь хүн суудсан байгаа. Энэ бол яг аюулгүй байдлын үднэс юм жолоос суулгасан гэж байгаа.
Тэгэхээр энэ бол их сонио. Ирээдүйд одоо чинь ийм хүнд хүчээр ажлыг одоо хүн биш роботоор хийх магадлал улам ихсэж байна гэсэн үг. Тэгээ та бүхэн хараад байгаа. Энэ ингээд эхлээд нэг нотлцоороо яаж жаgal татаад байгааз хүндийн хүчнийхээ дүйг аргашаана болгоод энийг одоо ихэнх байдлаар бол энэ цохомл видео нэ гэж харахаар ган. Гэхдээ яг ингээд энэ бодитл видео юм билээ л дээ. Судалгааны материал уншаал шинжилсэн. Тэгээ яг ингээд хит их татчихагаад өөрийнхөө тэнцвэрийг болоо буцаад зогсоно. Тэгээ машин очид мөрөхгүй тул дотор сууж байгаа жолооч нь тоормстой харж байгаа. Доод бие тэнцвэртээрж бүслэлийн хүчийг дамжуулж одоо дээд бие болон гараараа ингэж хүчийг гаргах гэж тэр энэ папер дээр нь тайлбарсан байгаа юм л да. Биеийнхээ хүчин жингэл хуваарлж татаад байгаа бас сонио. Одоо ирээдүйд юу юуж гарч ирэх юм байгаа бүүмэд. Тэгэхээр ийм шаталтай роботууд ирээдүйд бол үүсээд одоо хараа хүчний биеийн ажлууд бол байхгүй болох магадлал өндөр болж байна. Энийг та бүхэн сонирхох болсон юм. За ингээд энэ 7 хоногийн химэл оюухны холбоотой мэдээллүүд энэ дөрөв тусч байна. Дараагийн 7 хоногт иргэн уулзъя. 7 хоног болгон тухайн 7 хоног тухайн сард гарсан юу болсон шинэ апдейтүүдийг та бүхэн танилцуулахыг хичээж байгаа. Тэгтээ ер нь бол нэлээд олон мэдээний дундаас шүүгээд за арай гайг өгснүүдийг би оруулж байгаа. Тэрнээс бүр маш их баг 50-60 ийм мэдээлэл байгаа. Тэрийг бүгдийг нь оруулах үл үнэхээр барахгүй. Зарим нь болохоор ингээд шууд ингээд ярихад бол заримд ойлгомжгүй байгаад бол өмнөх гарсан юмнуудын дараагийн хөлбөрүүд нь гарч ирээд байгаа учраас ухсрус тайлбарлахад жоохон ойлгомжгүй юмнууд байсан учраас зүгээр шинэлгүүдийг ингээд шүүж одоо шигшээ таахын танилцуулж байгаа гэсэн үг ээ. За удахгүй дараагийн 7 хоногийн мэдээгээр уулзъя. Чиний мэдлэг туршлага бүгд ярих чадвараас ч болоод нуугдаад байгаа юм шүү дээ. Та өөрийнхөө бизнес мэдлэгээ камерын ард нуусаар л ах уу. Олон нийтийн өмнө илтгэх ярих зэрэг нь хүмүүст үнэхээр айц төрлөг зүйлээ. Үнэн. Би ер нь хэрхэн харагдах болоо, дуу хоолой минь ямар сонсогдох бол гэж хитрхи дотгошоо бодол бодож явах оронд задлан цэгмийн сайтаар ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Эсвэл та видеоны доорх скул линкээр ороод задлан комментэд нэгдэж хичээлээ үзэнгээ YouTube задлан сургалтыг ч гэсэн давхар үзэх боломжтой. Олонний өмнө ярих, илтгэл тавих, камерын өмнө урсгал ус мэт цойлон ярих чадвар таныг ямар цаг үед хаанч аваад гарах, бусдаас тодтох хамгийн хэрэгтэй чадвар юм шүү.